Дараагийн мэдээг танилцуулъя. Монгол улсад 11,000 гаруй харны бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдгээрийн ердөө 5% нь ажил хөдөлмөр эрхэлдэг бол үлдсэн 95% нь ажилгүй гэртээ сууж байгаа гэсэн. Тэднийг хуваараа хөдөлмөр эрхлэхэд зориулж улсаас 5.5 тэрбум төгрөгийг энэ жил төсвөлсөн байна. Гэвч санхүүжилт авахар өгсөн төсөл тэнцдэггүй, зорилтод бүлэгтээ хүрэхгүй байгааг харны бэрхшээлтэй иргэд хүндэж байгаамаа. Мөнх Эрдэнэ Монголын хараа хүчтэй үндэсний холбооны Эрдэнэ тодтох салбарын тэргүүнээр ажилладаг. Тэрээр Эрдэнэтийн 106.5 FM-ийг үүсгэн байгуулсан бөгөөд хөтлөгчөөр нь ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө дуу хоолой болдог. Харааны бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд олон асуудал тулгардгаас гадны орчны хүртээмж орон нутагт муу байдаг гэлээ. Одоо яг тоо бол айгүй өндөр байгаа. 11.1 тэрбум гэж байгаа. Тэрний явсаар яг хөгжим бэрхшээлтэй иргэдийн агентлаг дээр буухта 2.2 тэрбум жилөө ингэж айгүй тоо бол айгүй багасж буудаг нэгдүгээр. Хоёрдугаар гэвэл одоо нийгмийн даатгал татвар энэ төр бол айгүй бас тийм тодорхой хэмжээний асуудлууд байдаг байхгүй. Тэрнээсээ болоод оролцож чадахгүй өнгөрөх асуудлууд бол маш их байдаг. Манай Эрдэнэ тот бол яг автомашин хөдөлгөөнд оролцож байгаа үед дуутахын дугаараад байдаг. Тэг хүн гарах үед дууг болчихдог ч юм уу. Ингэмүт нөгөө хүнд айгүй буруу ойлголтыг Улаанбаатар хотод яг стандартаар ажиллаж байгаа. Жишээлбэл Улаанбаатар хотод ажилладаг амьдардаг хараагүй хүмүүс бол Эрдэнэт очиод зам гарах юм бол машин дайрлах нэг иймэрхүү стандарт бусаар хөдөө орон нутгууд аль өмнөд нь хүрээд байдаг нэг юм асуудал байдаг л та. Хуваараа хөдөлмөр эрхэлдэг харааны бэрхшээлтэй иргэд төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт авахар оролцдогч шалгарахгүй байх тохиолдол их байна. Энэ улсуудад зарцуулна гэж байгаа боловч яг бол хүндээ хүрдэггүй яг. Энд бол харааны бэрхшээлтэй улсууд бол оролцдог. Тодорхой хэмжээний улсууд бол шалгараа цаашдаа бол явж байгаа. Гэхдээ энэ бол яг хүртээмжтэй харааны бэрхшээлтэй улсууд яг 100% энэ төслөд бол хамрагдаж чадахгүй яг үнэндээ. Жишээлбэл 5 сая төгрөгийн төслийг бичээд өгөхэд бол хасчдын байна л да 1.5 болгодог ч юм уу 2 сая болгодог ч юм уу. Тэгэхээр тэр хүний хийх гэж байгаа үйл явдлын тэр хэрэгжүүлж гэсэн төсөл маань үр дүнгүй болох юм зүйлүүд ажиллагдаж байгаа. Аймаг орон нутгийн оролцоо бол яг төсөлд бол орж ирдэг л дээ. Төсөл бичих ямар нэгэн арга зүй байхгүй учраас бас өнөөдөр тэр тавигж байгаа шаардлагыг хангаж чадахгүйгээр бас тэр төслөөс хасагддаг ийм асуудлууд бол байгаа. Тийм учраас бид нас аймаг орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй үний эрхийг анх орон тооны бус салбар зөвлөлтөйгээр хамтраад ер нь аймаг орон нутгийнхаа төрийн бас байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудаа хөгжүүлэх тал дээр нь бид нараас чадвар хөгжүүлэх олон талын үйл ажиллагаа хийхэд төлөвлөж явж байгаа. Мөн нэг санхүүжилт авсан иргэнд дахин олгодоггүй, төсөлд санхүүжилт авахар өгсөн өмнгийн дүнгээс 2 дахин буулгаж санхүүжилт олгох зэрэг олон асуудал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байна. Хэдийгээр жил бүр хэдэн тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж мөнгө төсвөлдөгч зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаа нь харааны бэрхшээлтэй иргэдийн 95% нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа тоо билийхэн харуулж байна.